Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний сувгийн давтай морилно. За энэ удаагийнхаа дугаараар би өмнөх хичээлийнхаа үргэлжлэл болгоод маш их хэрэглэгддэг, өргөн хэрэглэгддэг 50 тэмдэг нийлүүгийн сүүлийн 25-ыг заахаар бэлэн болоод байна. За өмнөх 25 үгээ маш сайн ярьсан байх гэдэгт би итгэлтэй байна. Тийм бол одоо миний энэ үгнүүдийг би санаж байна. Энэ үгнүүдээр би ийм өгүүлбэр зохиож би ингэж сурсан гэдгийг найзуудтайгаа хуваалцахын тулд комент бичээрэй гэж би та бүхнээс хүсмээр байна. За ингээд дараагийнхаа 25 үгний хамгийн ихний үгт нь орцгоё. За дараагийнх нь little гэдэг үг байгаа. Little гэдэг маань жижигхэн гэсэн үг. Little bit of rest гэх юм бол маш бага хэмжээний амралт, little bit of happiness гэдэг юм бол бага зэрэг аз жаргал гэсэн үг байна тийм. За дараагийнх нь үг нь local. Local гэдэг маань болохоор орон нутгийн гэсэн үг. Local food гэдэг юм бол тухайн газрын, тухайн орон нутгийн хоол. Дараагийнх нь long. Long гэдэг маань болохоор урт гэсэн үг. I have a long hair. I used to have long hair гэдэг юм бол би ийм урт үстэй байсан гэсэн үг байна тийм. Short hair одоо болохоор би ингээд богино үстэй болсон. I have a short hair now, but I used to have long hair. За ийм байна. За дараагийнх нь болохоор low гэдэг маань болохоор намхан жижиг гэсэн үг байна. Low quality гэдэг юм бол чанар муутай болдог. Чанар муутай. High quality гэх юм бол сайн чанартай. Low quality гэх юм бол чанар багатай. За lower voice гэдэг юм бол бага зэрэг одоо ингээд сул дуутай. Ерөнхийдөө ингэж багасгадаг үгийг low гэж хэлдэг байна шүү дээ. Ямар үгтэй хэрэглэгдэж байгаа гэдгээс шалтгаалаад энэ маань монгол руу орчуулахад арай өөр болж байгаа ч гэсэндээ англи дээр болохоор low гэдэг үгийг залгачсан байхад тэрний утга нь багасч байдаг гэж бас ойлгож болох нэ. Low quality shoes. Those are low quality shoes гэх юм бол энэ гутал бол чанар муутай гутал байна гэсэн үг болох нь тийм. За дараагийнх нь major. Их гэсэн үг. Их хэмжээний ихэнх гэсэн үг шүү. Ихэнх талбайн хувьд эсвэл бол одоо ингээд чадамжийн хувьд эсвэл ерөнхийдөө ихэнх гэсэн үг. Major parts of my life are spent on studying гэдэг юм бол миний амьдралын ихэнх хэсэг суралцахад зориулагдсан гэж хэлж болох юм тийм. Major parts of my life гэж бас хэлж болох нэ. Дараагийнх нь military гэдэг үг байна. Military гэдэг маань цэргийн гэсэн үг. My dad went to military school гэдэг юм бол миний аав цэргийн сургууль явж байсан гэсэн үг болох юм тийм. Дараагийнх нь үг нь болохоор national гэдэг үг байна. National гэдэг болохоор үндэсний гэсэн үг. National food гэдэг бол үндэсний хоол тийм. National costume гэдэг юм бол үндэсний хувцас гэж бас орчуулагдах байна. National tradition гэдэг юм бол үндэсний соёл гэж бас хэлж болох нь тийм. Энэ үгийг бас та бүхэн маань сураад аваарай. Маш сайхан гоё үг байгаа. За дараагийнх нь болохоор new гэдэг үг байна. New гэдэг бол шинэ. This is my new t-shirt. Энэ бол миний шинэ бодвол гэдэг. New school гэдэг юм бол шинэ сургууль. He joined a new school гэдэг юм бол тэр шинэ сургуульд орсон гэсэн үг болох нь тийм. За дараагийнх нь яг эсрэгээр old гэсэн үг. Old гэдэг маань болохоор хуучин. Эсвэл хөгшин гэж бас орчуулж болно шүү. Хөгшин. My grandma is old now гэдэг юм бол манай эмээ одоо хөгшин болсон, хөгшөрсөн гэсэн үг. I'm getting older гэдэг юм бол би одоо ингээд том болоод хөгшрөөд байна гэсэн үг. Өндөр настай гэж бас орчуулж болох нь тий. Хөгшин гэхээс илүү. Дараагийнх нь болохоор old гэдэг маань хуучин гэж бас хэлж болдог. My old house гэх юм бол миний хуучин байр. My old house. Миний хуучин байшин гэж бас хэлж болох нь тий. За дараагийнх нь болохоор only гэдэг үг байна. Only гэдэг болохоор
цорын ганц. He's my only brother гэх юм бол энэ ба тэр бол тэр ихтэй миний цорын ганц ах. He's my only brother. I'm the only child гэж хэлж болно. Энэ болохоор би айлын ганц, зөвхөн ганцхан цорын ганц гэсэн утгатай үг шүү. За дараагийнх нь other гэдэг үг байгаа. Other гэдэг маань болохоор нөгөө. My other friend. Миний нөгөө найз. Where is your other friend? Where are your other shoes? Гэх юм бол чиний өөр гутал чинь нөгөө гутал чинь хаана байгаа юм бэ гэсэн үг байхгүй. Тэгмээр I left it in my other house. Би нөгөө байшиндаа мартчихжээ гэсэн үг байна шүү дээ. Нөгөө гуталтаа нөгөө байшинтай их л олон гутал байшинтай хүн байвал тэгж ярих нь заа тэр яг уу. Political гэдэг маань улс төрийн гэсэн үг. Political гэдгийг юу гэж тайлбарлах вэ? I try to avoid political problems, issues гэх юм бол би улс төрийн асуудлаас аль болох хол байхыг хичээдэг. I try to avoid political issues. I don't watch political news гэж хэлж болох юм тий. Тэр нь маань юу гэсэн үг гэхээр I don't watch political news гэх юм бол би улс төрийн мэдээнээс үздэггүй. Би улс төрийн мэдээлэл үздэггүй гэсэн үг байна тий. Дараагийнх нь public. Public гэдэг нь болохоор нийтийн. Public places. I usually meet her in public events гэх юм бол би тэр эмэгтэйтэй ингээд нийтийн арга хэмжээнд тааралддаг, хөвчлэн тааралддаг тий. I met her in public event гэх юм бол би тэр эмэгтэйтэй нэг олон нийтийн арга хэмжээгээр танилцсан гэсэн үг байна. За дараагийнх нь real жинхэнэ бодтой гэсэн үг. It's a real deal гэх юм бол энэ бол тэнхээ асуудал гэсэн үг бас байж болно. Эсвэл real leader гэх юм бол жинхэнэ арьс гэж бас хэлж болдог. Жинхэнэ бодтой гэсэн үг тийм. Дараагийнх нь recent саяхны. I met her recently гэх юм бол би саяхан түүнтэй тааралцсан гэсэн үг байж болох нь recent. Дараагийнх нь right. Зөв гэсэн үг. Эсвэл баруун жишээ гэсэн үг байж бас болно тий. Right, I made the right choice гэх юм бол би маш зөв сонголтыг хийсэн. Right turn гэх юм бол баруун жишээ эргэх гэсэн үг гэж болох нь тий. Бас хоёр утгатай тийм үг байна. Хоёр утгаар ашиглаж болдог. Дараагийнх нь small гэдэг маань жижигхэн. Small size clothes гэх юм бол жижиг хэмжээтэй хувцас. My size is small гэх юм бол миний хувцсны хэмжээ хэвчлэн small гэж S гэдгийг бас small гэдгийг S гэд бас хувцсан дээр тэмдэглэсэн байдаг шиг small тийм. I have a small dog гэх юм бол I have a small dog гэх юм бол би жижиг нохойтой гэж бас хэлж болох нэ. Дараагийнх нь social гэдэг маань болохоор та бүхний хамгийн сайн мэддэг үг бах тий. YouTube is a social media. Одоо нэг олон нийтийн мэдээлэл гэх юм бол social media-гаар гэл ярьдаг шүү дээ. Надаар хэлүүлэхгүй мэдж байгаа. Энд гэхдээ хамгийн өргөн ашиглагддаг 50 үгийн бас нэг байд юм байна шүү. Тэгэхээр та бүхэн маань бас мэдхэд илүүдэхгүй. Дараагийнх нь special гэдэг маань болохоор онцгой садан гэсэн үг байна тий. He has special technique гэх юм бол тэр онцгой техниктэй. He has his own special technique гэх юм бол тэр хүнд өөрийн гэсэн содон техник байдгаа, арга барил байдгаа гэж хэлж болох нэ. Strong гэдэг маань хүчтэй гэсэн үг. Ерөнхийдөө хөвчлэн хүн дээр ашиглагддаг гэж би бодож байна. Strong man гэх юм бол маш хүчтэй залуу. I'm a strong man гэх юм бол би бол маш хүчтэй, хэрэгтэй хүн, маш хүчтэй залуу гэж байна те. Sure гэдэг нь итгэлтэй бах те. Certain гэдэгтэй адилхан. Certain гэдэг маань түрүү хичээл дээр гарч ирсэн хамгийн ихний үг байсан билүү те. Sure гэдэг бол бас л за итгэлтэй байх, эсвэл ойлгох гэж бас хэлж. Can you do it please? Can you help me? Гингүүд sure гэж бас хүмүүс хэлдэг. Тэлүү яах вэ гэж хэлдэг. Эсвэл are you sure? Чи итгэлтэй байна уу?
энэ айгуу тийм өргөн хэрэглэгддэг бас өөрчлөгдөж байдаг нэг тийм сонин бас их гоё байгаа шүү гэдэг. За тэгье. Итгэлтэй байна уу гэдэг дээр бас хөвчлэн ашиглагдчихдаг. Өгнөд байгаа are you sure? Тэгвэл чи итгэлтэй байна уу гэсэн үг. За дараагийн true. True гэдэг маань зөв гэсэн үг тийм. True answer. False, true гэж бидний шалгалт өгчсэн хүмүүс бол бүгд мэдж байгаа тийм. False гэдэг нь худлаа, true гэдэг маань үнэн гэсэн үг тийм. That's true гэх юм бол тийм шүү, тэр бол маш үнэн. True answer гэх юм бол үнэн зөв хариулт тийм. За white гэдэг үг байна. Түрүү хичээл дээр black гэж гарч ирсэн бол энэ хичээл дээр white гэж гарч иж байна. White гэдэг бол цагаан. Snow White. Цасан цагаан гэж бас хэлж болдог тийм. Цагаан гэдэг үгийг white гэдэг юм байна. Дараагийн үг буюу хамгийн сүүлийн үг нь whole. Whole гэдэг маань бүрэн бүтэн гэсэн үг. I have a whole month of vacation. Бүтэн сарын амралт байгаа надад гэсэн үг байна тий. Whole month of vacation. Үүгээр хамгийн өргөн ашиглагддаг 50 тэмдэг нэрийн маань хичээлийн 2 дахь дугаар өндөрлөж байна. Та бүхэн маань өмнөх хичээлийнхаа 25 үгийг энэ хичээлийнхаа 25 үгийн тэмдэг нэртэй сурчсан бол та англи хэлээр нийтдээ 50 үг мэддэг болсон байна. Өмнөх 100 нэр үгийг бас миний хичээл дээр байгаа чийдлээд 100 үйл үгж хэлсэн байх юм бол 250 үгтэй болсон байх нь шүү дээ. Тийм болохоор та бүхэн ойр зүрийн яриаг бол ингээд эднэрийгээ ашиглаад миний өмнөх бүх хичээлүүдийг ашиглаж байгаа бол та би англи хэлтэй би маш бага гэхдээ би ерөөхдөө гаталнаа англи хэлтэй гэж бас хэлэх боломжтой болж байгаа юм биш үү гэдгийг би та бүхэндээ хэлмээр байна. Тийм болохоор та бүхэн маань хичээгээрээ дахин видеогоо үзээд англи хэлнийхаа мэдлэгийг сайжруулаарай. Миний сувганд subscribe хийгээг байгаа бол subscribe хийж дараагийн хичээлүүдийг маань үзээрэй. За энэ удаагийнхаа хичээлийг өгөр хөндөрлөж байна. Дараа уулзлаа. Баяртай.